Сайн уу? За ингэ би сургалт авсан хүмүүстэй нэг зүйл хэлье гэж бодлоо. За сургалтын дээр гарч байгаа тэр одоо яг одоо хийх аргууд байгаа. Тэ жижиг аргууд байгаа. Тэр аргуудыг өдөр болгон хийх юмнууд гэж байгаа. Тэднийг бид нэр өдөр болгон яс хийж чадахгүй байж болно. Бид нар тийм боломж гарахгүй байж болно. Жишээ нь би одоо энд шөнийн 12:30 болж байна. Би сая усанд ороод одоо нүур амаа янзлаад ингээд арчлаа байж байна. Яагаад тэгэхээр надад өдөржин хүүхдүүдэд хараад тухтай усанд орж тухтай ингэж нүур амаа арчлах ерөөсөө цаг гараагүй. Тийм учраас би одоо хүүхдүүдэд бүгдийг нь унтуулчаад тэгээд ингээд тайван өөртөө цаг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдрал янз бүрийн хэмнэлтэй байгаа. Тэнд байгаа тэр жижиг арга техникүүдийг одоо нэг багаж гэж бодчих. За би стресс гэдэг нэг уурлах гэдэг юм бол тэр дундаас сонгож авсан нэг арга хэрэглээд одоо юу гэдэг юм. Эсвэл ядраад ах юм бол тэрийг нэг хийчихье. За одоо өөр юу галаа. Нэрээ одоо юу гэдэг чинь. Одоо энерги маань ингээ унаад би ингээ ядраад байна. Эсвэл ингээд бухимдаад байна. Одоо юу гэдэг тийм ямар ч үед тохиолдолд бид нэр ингээ хэрэглэх аргатай тэр нөхцөл байдлаасаа гарах тийм багцтай болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр өдөр болгон хийхгүй байж болно. Тэднийг гол нь амьдралынхаа насан туршдаа хэрэглэх нэг багаж болгоод авчих. Тэгэл болов. Тэрнээс биш одоо би өстө өнөөдөр энийгээ чийгүү, тэрийгээ чийгүү, би өстө бүтэхгүй, би өстө боли гэхгүй. Өөрийгөө ерөөсөө тэгж би бүгдийг хийх ёстой гэсэн юм байхгүй. Чи тэрний 70% хийж яхад л хангалттай. 70-80% хийж яхад эсвэл тэр багшнуудаа яг хэрэгтэй үедээ гаргаж ирч чаддаг болцсон байхад л хангалттай. Би анх бүр тэднийг ингээд яг яс хийдэг гэсэн ингээд одоо юу гэдэг чинь яг ингээд унтах цагтаа унтдаг ч юм уу ингээд одоо л яадаг гэхээр миний амьдралын нөхцөл боломж олон жоох хүүхдтэй учраас би ингээд нойрноосоо заримдаа хасаж өөртөө цаг гаргадаг ч юм уу ингээд янз бүр өөрийгөө сонсоод өөрийнхөө энергийг чагнаж гаад эрт унтах үедээ унтна, орой унтах үедээ унтна ингээд янз би тэр багчнуудаа одоо ингээд өссөн үедээ гаргаж ирээл ингээд өөрийгөө тавшруулцдаг, өөртөө цаг гаргацдаг, өөрийнхөө энергийг ингээд сэргээчдэг тийм болцсон болохоос яг өдөр болгон би одоо ингээд яс хийгээд явдггүй гэвэл одоо би тэгэхээр болцсон. Тэр ийм болтлоо. Тэр багчнуудыг зүгээр сайхан тогтоогол нэрээ нэг ийм байдаг шүү, тэрийг хийчихье. Ингэдэг шүү гэдэг л болчвол тэгэл болоо. Тэрнээс биш өдөр алхан би хийх ёстой гэсэн юм ерөөсөй байхгүй шүү. Өөрийгөө битгий тэгж шахаж хүчилж зовоогоорой гэж хэлмээр байна. Яа би нэг сургалтын дээр яриаггүй учраас би ингэ тусна видео олгож орууллаа. Тэгээд бүгдийн үнсий хайртай шүү.